Зандаштар ерөнхий сайдыг оруулаад 20 сайдтай засгийн газар 10 өмнөх засгийн газараас шилжиж орж ирж байна. 38-аас 61 насны 19 сайд харьцангуй залуу. За сэтгэл дундуур байгаа зүйл бол эмэгтэй сайд нарын та 2 хүн байна. За Авбекир гэх мэт одоо үндэсний цөөнхөөс бас кабинет оруулж байгаа сайшаалтай. Тэр нэг зүйлийг хэлэхэд энэ бол Монгол төрийн засгийн газар шүү. Монгол улсын засгийн газар шүү. Аль нэг намын хэвгий явах засгийн газар биш шүү. Ажил үйлстэй өсөрхөж биш, жудагтай хандаарай гэж бүр эхнээс нь захиж хэлмээр байна. Очоод баахан бужигнуулаад намчирхаал халаас илгээ хийгээд авах юм бол ялгуурлан гадуурхсан сайдыг онцолж байгаа тохицруулна шүү. Эхнээс нь хэлчихье. Уцаа оролдоод байгаа сайдууд наашаа түр харчих. Өмнөх засгийн газар ардсан нам, ардын нам, хүн намын мөрийн хөтөлбөр 85.9% эжилстэй гэж хэлсэн. Тэгээ энэ мөрийн хөтөлбөр нь үргэлжлээ явах юм байна. Тэгээ энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлээд яг ардсан намын 8 сайдыг хасаад засгаас гаргасан ч гэсэн энэ томилгоогоор орсон хүмүүсийг бид нар бас эрхийг хамгаална шүү. Монгол төрд бол бас хэтэрхий намчрахаасаа илүүтэйгээр энэ бодлого явахын тулд хүмүүсийг битгий ялгуурлан гадуурхаарай гэж хүсье. Хоёрдугаарт түрүүн тэр сайн зориг гişүү хэлээд байна. Хоёрхан сайд л ажилласан бодлого оруулж ирсэн гэдэг. Ийм байж болохгүй шүү. Бас энэ туван сайд эдэргээд бодлогынхаа юмнуудыг оруулсан хүмүүс өндөө байгаа шүү. Манай одон туяа сайд майд гэдэг. Тэгээ энэ бүхнийг нь одоо нэг өнгөрсөн цаг хугацаанд нь зөв дүгнээд үлдээхгүй өнгөрснийх нь араас тэгээд тэгсэн ингэсэн гээд бас зөв буруу юм яриад байх юм бол би ч гэсэн бид нар ч гэсэн бас адилхан улс төр хийж чадсан шүү гэдгийг хэлмээр байна. Ерөнхий сайдаас бол асуух гэж байгаа зүйл нь энэ ёс зүйн шалгуурыг та энэ кабинетта хэр зэрэг тавьж байгаа юм бэ? Нэр цэвэр байдлын шалгуурыг хэр цэвэр тавьж байгаа юм бэ? Энэ хоёр асуултанд хариулт авъя. Бас нэг хүсэлт байна. Монгол улс бол парламентын засаглалтай улс. Парламентын гишүүд бол ард түмнийг төлөөлж байгаа. Гэтэл засгийн газрын гишүүд нь цул алтан тэмдэг зүүдэг. Одоо энд байгаа засгийн газрын гишүүдийн ингэр дээр цул алтан тэмдэг байгаа. Улсын хурлын гишүүд яадаг вэ гэхээр 350 мянган төгрөгийн үнэтэй мөнгөн зүлттэй ид. Тэр нөгөө яаж ийн гэхээр цаагаараа алт мөнгөөр ялгаад засгийн газрын гишүүд нь илүү чухал юм байна гэдэг ойлголтыг төрүүлэх тийм шинжтэй. Тэгэхээр энэ бол бэлэгдэл төдий зүйл биш. Харагдц байдал илэрхийлэмж байгаа юм. Тэв учраас засгийн газрын шинэ гишүүдийг алт биш, үнэт металл биш. Тийм ингэрийн тэмдэг зүйлэх ёстой. За минутаа үргэлжлүүлж авъя шүү. Хоёр сайдаас асуулт асууя. Чин бүрэн. За чин бүрэн сайд бол энэ олон зөвлөл дээр мөнгө сайхан сайдтай маргаж байгааг харсан юм аа.